За хэд хоногийн өмнө Монгол банк бодлогын үүгээ зарласан. Тэгэхээр бид бол төсөв мөнгөний бодлого бол уялдаатай байна гэж харж байгаа. За инфляц бол 8 дугаар сарын байдлаар 8.8%-тай. За Монгол банк бол 6% гэж гол зорилтоо тогтоогод 4-8% интервалд байлгахаар зорж бодлогын тохируулгаа бол хийж ажиллаж байгаа. Тэгэхээр бид нэр яг интервалдаа бол байгаа. Тэгэхээр инфляцийг 7% гэж төсөөлж байгаа нь зорилтод бас интервалтай нийцэж байна гэж ингэж үзэж байгаа. За яг энэ бол одоо уялдаатай ажиллаж байгаа хэлбэр. Гэхдээ за энэ инфляц өсгөөс сэргийлэх зорилгоор бол засгийн газар ажил хийх ёстой. Энэ талаар энэ утгаараа бол энэ удаагийн төсвийг оруулж ирсэн. Нэгсэндээ бол урсгал хэдийгээр хуулиараа бол 30% байж болох ч гэсэн GDP-ийн 30% байж болох ч гэсэн жилийн төлөвлөгөөнд туссан 24% барьсан. Ингээд урсгал 24% барина гэхээр мэдээж энэ бол өөрөө урсгал зардлаа хязгаарлаж байгаагаараа бас инфляцид эерэг нөлөө үзүүлэхээр зорж байна гэсэн үг. За ингээд бид нар за энэ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь суур зардлага тэнцвэржүүлсэн орлогоос хасахаар суур тэнцэл нь өөрөө 2% ашигтай гарч байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж одоо инфляц өсгөөс сэргийлэх зорилготой арга хэмжээ мөн үү гэвэл мөн. За мөн хүнсний нийлүүлэлтийг дэмжих бодлого барьж байна. Тэгэхээр энэ Атрын аян за энэ хүнсний хувьсгал гэдэг энэ хөнгөлтөө зээлүүд бол мэдээж үргэлжлэнэ. За мөн чөлөөт худалдааны хилцээрүүд буюу худалдааг хөнгөвчлөх бодлого 98%, 98%, за 90 орчим хувь гэдэг ингээд ялгамжтайгаар гайлын тарифыг бас хөнгөлөх бодлогын хүрээнд 200 сая хүнтэй зах зээлд хөдөө аж ахуй салбарын бүтээгдэхүүний нийлүүлэх хилцээр зурагдсан. Одоо 5 орны парламентаар орсны дараа бол энэ чөлөөт худалдааны хилцээрүүдийг бас амжилуулах ажлуудыг зохион байгуулна. Экспортыг дэмжих хүрээнд бол гайлын үйл ажиллагаа, за хил бомбуудын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, цахимжилтыг нь одоо хурдлуулах, мэдээлэл солилцох боломжийг нь хангуулах зорилгоор бас гадны одоо хөрш улсуудтай ч гэсэн за дотооддоо ч гэсэн авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд явж байна. Сая экспортын ажлын хэсгээр бол тогтоол засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол дандаа одоо экспортыг дэмжих чиглэлээр одоо арга хэмжээнүүдийг авж байна. Ингэснээрээ бол одоо борлуулалт нэмэгдэж байна. Гарцууд бол сайжирж байна. За ингээд одоо гайл дээр ч гэсэн одоо сая журам нь өөрчлөгдсөнтэй холбогдуулаад одоо шатараалууд, үн шатууд одоо буурж эхэлсэн. Тэгэхээр ер нь бол инфляцид бол арга хэмжээнүүдийг засгийн газраас бол тогтмол авч хэрэгжүүлж байгаа. За мөн одоо энэ ковидын үеэр бас үнийн хэд их хөөрөгдөл үүсгэсэн. Тэр цагаас хойш огт одоо буугаагүй, үнэн нь огт буугаагүй. Хэрэглээний сагсанд байдаг энэ эдэн бүтээгдэхүүн бас байна. Үүн дээр ч гэсэн одоо шалгалт явуулж байна. Монополийн эсрэг газар бол дор чан цайдын дэргэд байдаг. Гэхдээ яг хөө мэдээж эдийн засгийн хөгжлийн яамнаас бол энэ монополийн эсрэг газарт бол тодорхой чиглэлүүдийг өгсөн. За энэ инфляцийг өдөөгд байгаа тодорхой бүтээгдэхүүнүүд дээр үн бууруулах, худалдаа авалтыг нь одоо багцаар хийх, ялангуяа энэ эрүүл мэндийн салбарын одоо эм эмнэлгийн хэрэгслүүд дээр хүртэл одоо үн бууруулах ямар бодлогод байх вэ гэдэг дээр бол зөв арга хэмжээнүүдийг авахар шалгалт оруулаад ингээд явж байгаа. За бүхэлдээ бол энэ эдийн засгийн эрх чөлөөний хууль, хөрөнгө оруулалтын хууль, энэ тендерийн хууль, за энэ төрийн зүгээс хувийн хвшлийн үйл ажиллагаанд хит их зохицуулт хийж оролцдог, зах зээл рүү халддаг энэ байдлуудыг зохицуулахаар бол 110% өөрчлөлт орж ирнэ. Энэ бол бүгдээрээ л инфляц